За юу цаа манайхан крипто пуужингийн дараагийн эпизод үгээр эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаараараа өнгөрсөн эпизодны одоо баг үргэлжлэл гэж хэлчихэд буруудахгүй бах те. Өнгөрсөн эпизодоор яг тэгвэл пуужинд угаасаа эпизод бол өнгөрсөн эпизодны за тийм л юм байна. Ерөнхийдөө тийм. За одоо л мэдлээ. За тэр ч яг хөө. Тэгэхээр яг одоо үзэж сууж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ дугаараа үгээр эхлэе. Тэгэд өнөөдрийн дугаар дээр ямар зоосыг пуужинд гэж ярьсан бэлээ. За байж нууцхгүй. Нууц зоос. Өнөөдөр пуужинд зоос авах гэж төгшөө. Тийм лөө. За энийг өшт яг нууц гэдгийг эпизодын төгсгөлд. Нэг юм бүтэлэг авсан шүү дээ. Манийг нь пуужинд дах койн зарлчаад гарууд дээр дамжсан. Хөөе би наадах чаа Facebook дээр бас нэг тийм яриад байлаа. Та нар угаасаа видео гараалж явах өсвөл тэгэл навсундаг та нар ерөөсөл тэгээд pump dump хийчтэй юм шүү гэсэн нэг тийм яриа байгаад тэгээд амар гоё бас магтааш шиг санагцаа. Тийм байл болж шүү дээ. Бас видеон дээр койн ярихаар нөгөө койн өсч ивэл яа сайн л надад бол таалагдчих чинь тийм байж чадчихвэл болж юм те чадж байна. Тийм болох бах тэгээ ерний яванда тийм болъё. Тэгээ манайхаа тэгээ сайн пуужинд нэхэр сайн авчи тэгээд сайн сонсч тийм бас бидроос те өөртөө бас баяжмаар л шүү дээ. За тийм амар ярьдаг те. За тэр үл нэргээ байлаа. За тэр ч яг. Тэгэхээр хамгийн том мэдээлэл өнөөдрөөс ер нь өчигдөр өнөөдөр юу байсан бэ гэхлээр юу байсан бэлээ. Terra Luna-тай холбоотойгоор Columbus 5 baby. Яа, энэ бол хүлээсэн ихэд апдейт явсан. Тэгээ Columbus 5 эцэст ирлээ. Тэгээд бүх протоколууд ерөнхийдөө ажилдаа орсон. IBC гараахан activated болоог байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр manually буюу яг одоо manually гэх юм Монголоор юу гэх юм одоо механикаар одоо тэрийг яг одоо нээгж одоо тий ажиллагаанд оруулах хэрэгтэй. Тэгээ удахгүй ажиллагаанд орно. Тэгэхээр нөгөө яриад байсан бүх юмнууд бэлэн болно. Гэхдээ тэрнээс өмнө юу болж байгаа гэхээр USD шинээр минт хийх болгоно. Нэгсэндээ шинээр USD гаргах тоолонд яг 100% луна шатдаг болж байгаа. Тэгэхээр лунагийн шатлалтын тоол нэлээд өснө. Дөнгөсөө 23 сая луна шатсан байна. Яг Columbus 5-тай холбоотойгоор шатсан уу эсвэл өөр байдлаар шатсан уу гэдгийг мэдэхгүй. Ямар ч гэсэн документ гэсэн энэ дээр мэдээлэл өгсөн. Terra Smart Staking website руу dashboard руу ороод харах юм бол бас мэдэгдэж байгаа. Тэгэхээр 23 сая луна. Юу гэсэн үг бэ чи одоо $1 тэрбум. $832 сая. Тэгээд луна угаасаа удахгүй өссөн. Тэгээд бараг $1 тэрбум тэнцвэж луна шатчлаа гэж ерөнхийдөө хэлж болно. Урд тасдах нэ ерөнхийдөө тэгэл анх авч исэн хүмүүстээ баяр хүргье гэж хэлээ. Yeah baby. Ийм л байна. За тэгээд дараагийн онцлог мэдээ гэх юм бол танго дээр ярьсан байна шүү дээ. Танго чи яагаад миний слайд хараад байгаа вэ? Чиний өөрөө чи слайд хоосон юм аа. Би өөрөө бэлдсэн юм хамгийн төгсгөлд нь ярих гэдэг. Слайд ярий заяа. За тэгвэл би өөрөө слайдыг ярьчих. Тэгэхээр нөгөө Key Tango гэдэгчлээ бид нар пуужинд хараа ярьжсэн. Тэгээ Secret Network-тай холбоотойгоор бид нар маш буулж байгаа. Secret Network-ийг ерөнхийдөө бол Crypto Pooching баг 100x coin гэж итгэж байгаа. Зүгээр яг тэгэл хэлчихье. Тэгээд Duplex Finance гэдэг айгуу гоё сонирхолтой төсөл гарч байгаа гэж хэлжсэн. Тэгээд Duplex-ийн ерөнхийдөө soft launch хийгээд одоо тэр маань яах гэсэн бэ гэхээр яг өмнө нь одоо чинь Duplex Finance-ийн яг анх ланч хийж байхад нь оролцъё гэдэг хүмүүс хүсэлтэй гаргасан улсууд нь оролцох тийм эрхтэйгээр ланч хийчихсэн. Ланч гэдэг маань ерөнхийдөө бол одоо тэр тухайн төсөл маань одоо яг нийтэд одоо анх гаргаж ийнэ гэсэн санаа хэлж байгаа юм тийм. Тэгэхээр тэр мань хойшлогдсон. Юунаас болоод вэ гэхээр Secret Swap дээр нэг баг олцсон тий. Контрактын дээр баг олдоод CeFi-ийн пулыг хүмүүс drain хийсэн буюу CeFi гэдэг зоосыг аваад хулгайлах гэж оролцсон. Тэгээд тэрийг айгүй хурдтайгаар олж мэдээж тэрэн дээр засвар оруулснаас болоод Secret Swap дээр байгаа. Одоо нөгөө passive income гэж ярьдаг тий. Хүүгийн орлого олдоод тэр нөгөө функц нь хаацсан байгаа. Тэр удахгүй нэгдэнгүүд бид нар бас Secret Network дээр хэрхэн одоо чинь юу гэдэг farm хийх вэ гэдэг дээр видео оруулах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр за яг энэ бол background information. Тэгэхээр ямар ч байсан энэ бол засагдсан Duplex Finance бол launch хийдгээрээ хийн. Тэгээд бидний пуужинд ингэж хийснээс хойш Tango гэдэг зоос маань нэлээд унсан 30 цент дээр авсан гэдээ бас манай Discord дээрээс хүмүүс яригдчихсэн. Тэгээд мөнгө алдсанд нь харамсалтай. Гэхдээ яг зарчааг бол бас яг алдсан бол биш. Ерөнхийдөө бол позиц унсан байгаа гэсэн үг. Тэгэхээр өргөжлүүлэн бид нар Tango дээр буулж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар би хүн амтан дээр дамп хийсэн юм байхгүй. Би халин биш. Тэ. Нөгөө юу лээ? IC-ийн гаруудыг хилдгээр тэ. Тууна халин байхгүй. Тэ. Зүгээр л жарахаа байгаа бүгдээрээ адилхан жарахаа. Тэгээд Tango-г бол нэмж худалдаж авах төлөвлөгөөтэй. Ерөнхийдөө бол Tango унтсан. Тэгээд яг одоо өнөөдөр видео дуусгасны дараа бид нэмж Tango аавна гэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү манайхаа. Тэгэхээр тэрэн дээр Crypto Pooching баг үргэлжлүүлэн буулж байгаагаас мэдэгдэж байна. Гэхдээ Tango-гийн хувьд бол нэлээд эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгсэндээ Luna бол амар мундаг төсөл, Secret айгу мундаг төсөл, Key Tango ямар шиг төсөл вэ гэдгийг бид нар одоогоор мэдэхгүй. Яагаад бид нар Pooching зоосоор сонгосон бэ гэхээр market cap айгу багтай. Тэгээ айгу гоё ажил хийж байгаа учраас энэ дээр бид нар speculate хийж байгаа байхгүй. Нэгсэндээ нэг талаасаа нэг тийм цаашаа bet тавьж, мөрий тавьж гэсэн үг те. Энэ төсөл нэлээд амжилттай явж магадгүй гэсэн тийм нэг мөрий тавьж байгаа. Тийм болохоор энэ бол одоо чинь юу гэдэг хамаг байгаа мөнгөө шахаад хийдэг төсөл бол биш юм шүү гэдгийг бас манайхаа ойлгоорой гэж хүсэж байна. Тэгээ саяхан Bitfinex-ийн wallet нэг шиг транзакшнд 23.7 сая долларын термин төлбөр төлж тийм гүйлгээ хийсэн байна. Тэгээд энэ айгу сонирхолтой мэдээ юм шиг санагдсан учраас энийг бас орууллаа.
Тэгээд Zilliqa дээр бас ерөнхийдөө анхаарал хандуулъя гэж бас бодоод байгаа. Ягаад гэвэл Zilliqa-гийн хувьд өсч амжаагүй үйлчлүүдийн нэг багхгүй. Тэгээд Zswap гэдэг өөрсдийн гэсэн exchange-тэй. Тэгээд тэрэн дээр Zil Bridge гэдэг одоо гүүр хийж байгаа. Гүүрний технологи маань бэлэн болсон mainnet дээр гарсан явж байгаа. Тэгэхээр дөнгөж сая ерөнхийдөө энэ видео хийхээ өмнөхөн энэ mainnet дээр гарсан шүү. Нэх гараад удцсан юм шиг юм ярьчлаа би. Тэгэхээр удаагүй 10 сарын 6-наас эхлүүлээд farming reward-ууд өгнө. Ямар зооснууд өгөх вэ гэхээр WBTC Ethereum-ийн Ether те WBTC гэдэг нь Bitcoin гэсэн. Wrapped Bitcoin буюу Ethereum-ийн блокчейн дээр байгаа Bitcoin-ыг хэлж байгаа шүү манайхаа. Тэгээд USDT гэдэг Tether гэдэг stablecoin-уудыг энэ гурав дээр өгнө гэсэн. Тэгээд эртхэн шиг орох юм бол өндөр хувийн ерөнхийдөө урамшуул аваад явах боломжтой. Тэгэхээр Zilliqa дээр Zilliqa-г ерөнхийдөө build хийж байгаа баг нь дээрээс нь Zilliqa дээр гарч байгаа төслүүдийн чанар талаасаа бас надад бас таалагдаад байгаа. Гэхдээ блокчейнийхаа хурд талаасаа жоохон удаан. Одоо чинь confirmation time гэж ярьдаг. Тэгээд нэг гүйлгээ хийжлээ. Гүйлгээ маань блокчейн дээр баталгаажтал 1 минут болдог. Тэгэхээр баг юунаас солоноос 60 дахин удаан тий Avalanche-аас 30 дахин удаан ч юм уу нэг ийм YouTube байгаад байгаа байхгүй. Надад тэр нь жоохон таалагдахгүй байна. Тэгэхээр нөгөө ямар нэгэн төслийг би дандаа нөгөө магтаж яриад байхаар хүмүүс бас нэг хит нөгөө нэг дүгийлж бас ойлгоод ах шиг байна. Zilliqa-гийн нэг тиймэрхүү асуудлууд байгаа. Тэгээ өмнөөс блокчейн дээр хит хит асуудлууд гарч ирсэн тиймэрхүү юмнууд бас байгаа. Тэгэхээр нөгөө болгоомжтой оролцоороо манайхаа. Тэгээ DMZ гэдэг зоосыг бид нэр ах борлуулалтын дээр нь олж ирсэн. Ерөнхийдөө $80 хүрч ирсэн. Одоо унаад нэг сүүлд намааглаа шалгаж хат нэг 60 центтэй болцсон байх шиг байсан. Тэгэхээр ерөнхийдөө нөхцөл байдал тиймэрхүү байгаа. Тэгээд техник шинжилгээ өргөж байна. Энэхүү техник шинжилгээ манай оргил хийсэн байгаа. Тэгээд биткойн дээр хоёр төрлийн одоо scenario гэж ярьдаг. Scenario-г маань монголоор орчуулах юм бол хоёр төрлийн одоо тийм үйл хөдлөл үзүүлэх тийм боломж магадлал байна гэж харж байна. Тэгэхээр эхнийх нь болохоор энэхүү сэрээгээ сэтлээд дээшээгээ 49,000 хүртэл ерөнхийдөө биткойн өсч магадгүй гэж үзэж байгаа. Оргилын хувьд бол өөрөө бол энэ scenario нь илүү магадлал өндөртэй гэж харж байгаа юм байна. Харин хоёр дахь scenario нь болохоор дээшээ давж чадхаа болоод ерөнхийдөө бол доошоогоо 38,000 хүртэл унж магадгүй гэсэн нэг тийм дүр зураг ийм хоёр зургийг та бүхэнтэй хуваалцаж байна. Тэгэхээр та бүхэн дэлгэцнээс харж байгаа хаа. За тэгвэл нь оргил дээшээ өснө гэж бодож байна. Би юу гэж бодож байгаа юм бэ? Золбоо юу гэж бодож байгаа юм бэ? Золбоо чи юу гэж бодож байна? Би бол өснө л гэж бодож байна. Яагаад? Яагаад гэвэл оргил өснө гэсэн болохоор. Оргилдоо бол итгэж байна. Маш хариуцлагагүй байна. Ингэж хөрөнгө оруулалт хийж болохгүй. Цаашдаа ч гэсэн ер нь энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Юу гэсэн ч үгүй. Тэгэхээр нөгөө онцгой шинжилгээнүүдийг харах юм бол та бүхэн энэ зурагнаас харах юм бол дээдлийн тэр ногоон, доотлын ногооныг харах юм бол дээдлийн ногоон нь биткойныг урт хугацаанд барьж байгаа хүмүүсийн биткойн одоо барьж байгаа биткойнын хэмжээ, доотлих нь болохоор short term holders буюу саяхан биткойн худалдаж авсан хүмүүсийн биткойн хэмжээ. Тэгэхээр харах юм бол саяхан биткойн авсан улсуудын хэмжээ ерөнхийдөө саяны уналттай холбоотойгоор буурсан. Нэгсэндээ биткойн аваад удаагүй улсууд биткойноо зарсан. Харин эсвэргээрээ биткойн аваад удаж байгаа улсууд нь худалдаж авсан. Тэгэхээр ерөнхийдөө биткойн аваад удаж байгаа улсуудын хувьд бол биткойны талаарх мэдлэг нь илүү өндөр, дээрээс нь одоо conviction гэж ярьдаг. Тэгээ итгэл үнэмшил нь илүү өндөр. Тэгээ илүү хэмтлийн мэдлэгтэй учраас энэ хүмүүсийг илүү smart money гэдэг талаас нь бас харж байна. Тэгэхээр нэгсэндээ ухаалаг мөнгө худалдаж авч байна. Харин сүүлд орсон улсууд бол weak hand гэж бас ярьдаг те. Нөгөө нэг тэгээ яг хөө нөгөө техник шинжилгээнд дээр зөвхөн үндэслэлж нэг трейд хийдэг нэг усууч нэг ядаргаатай шүү дээ. Гараа явчихдаг те. Тэгээ тийм нөхдүүд бол ерөнхийдөө гараа явцсан байна гэсэн үг. Тэгэхээр энүүгээрээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бол bullish. Өмнөх видео дээр ч гэсэн ярьсан on-chain шинжилгээ талаас bullish байгаа. Хятад маш олон удаа биткойныг ban хийсэн, майнеруудаа хөөж гаргасан. Хятад тэгэхээр ерөнхийдөө бол энэ биткойнтой холбоотой, cryptocurrencyтэй, блокчейнтэй холбоотой инновацаас өөрсдөө угсаа айл хэдийн тусгаарлаад удаж байгаа. Тэгээд энэ дээрээс ч гэсэн нөлөөлөх чадвараа ч гэсэн өөрсдөө хааж үгүйх хийж чинь. Тэгээд хятадын коммунист нам бол ерөнхийдөө биткойныг өөрсдийнх нь эрх мэдэлт болон өөрийнх нь контролд нөгөө тийм лай болох байц одоо тийм хүчин зүйл юм байна гэж үзэж байгаа энүүгээр илэрхийлж чинь. Тэгэхээр нэг талаасаа энэ маань зөв зүйл. Ягаад гэвэл хятадаас бас ингээд блокчейний хувьсгал маань өөрөө хит хамаартай байх маань айгүй муу. Тэгээ биткойн дээр ч гэсэн миний биткойны хамгийн дургуй зүйл нь юу байсан бэ гэхээр ихэнх майнерууд маань хятадд байдаг гэдэг маань надад угаасаа биткойны тал дээр айгүй таалагддаггүй байсан баггүй. Тэгээд энэ нөхцөл байдлаас өөрчлөгдөж чинь. Тэгэхээр энэ утгаараа ч гэсэн биткойнэр илүү bullish болж байна гэж хэлж болно. За stock to flow ratio Plan B-гийн гаргасан ерөнхийдөө зураглал байдаг. Тэгээ Plan B-гийн зураглалын дагуу л яг одоо биткойн $79,000 байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэхүү тоорогоо бас очиж магадгүй. Тэгээ Celsius-ийн Alex Mashinsky бас биткойныг өснө гэж ярьсан. Тэгээ Alex Mashinsky-гийн хувьд бол их өрмөц. Ягаад гэвэл Celsius network дээр app дотор аягүй олон тэрбум доллар хадгалагдаж идэг. Тэгээд ерөнхийдөө market хаашаа хөдлөх вэ гэдгийг шийдээ юугаар олж мэддэг вэ гэхээр эднэр хүмүүс stable coin-оор хэмжээний зээл аваад coin худалдаж аваад ах юм бол market ерөнхийдөө bullish гэж үздэг байхгүй. Тэгэхээр тэр дотоодын мэдээллийг бол байнгын Alex Mashinsky өөрөө харж идэг. Тэгээ тиймэр дүүхэн ерөнхийдөө биткойн дээр нэлээд bullish байна гэдэг бол
Өөр айгу буулж зүйл. Тэгээ манай хүн бол он гарахаас өмнө 100,000 хүрнэ гэж ярьсан байгаа Дээрээс шүү. хойш яриад байсан те. Тэгээ биднээс ухаантай нөхдүүд иймэрдүү юм ярьж гин. Тэгээд та бүхэн биднийг сонсохгүй маа гэхэд ухаантай нөхдүүдийг сонсъё гэж бодож байна. Тэгээд миний хувьд бэлдсэн хамгийн сүүлийн бөгөөд энэ бол ориглын бэлдсэн юм л да. Ориглын лууна дээр хийсэн техник шинжилгээ. Тэгээд ориглын дагуу бол одоо энэ resistance-ээ та бүхний зургийн дагуу даваад ерөнхийдөө $50 хүртэл өсөх хандлагатай байна гэж харж байгаа юм байна. Тэгээд лунатай усуудаа happy trading. Right. За нэг тиймэрхүү байна. Тэгээд инхэгийн сүүлд хэлсэн дээр нэмээд бас техник анализ ярьсан болохоор манай нэг үзэгч бас кейкийн талаар асуусан байлаа. Кейк дээр яахаар байна? Цаашдаа ер нь ирээдүйд ямар хөө боломжууд байна гэсэн асуулт байсан байлаа. Тэгэхээр би ориглыг TA хийгээд өгөөч, техник анализ зураад өгөөч гэдээ асуусан байгаа. Тэгээд та нар энэ видеоны дараа хүсэх юм бол манай Discord дээр ороод оригл өөрөө графа зураад тавьчих байх. Тэгээд одоогийн байдлаар бол $22 даваад гарч чадах юм бол нэлээд дэш өсгөөр байна. Тэгэхдээ өөрийн хугацаанд бол сэтэлж чадахгүй юм шиг байна. Даваад гарч чадахгүй юм шиг байна гэсэн шийдэлд хүрсэн байгаа шүү манайхаа. Тортны үндийг савлаад ам уу? Тэгэл савлдаг юм уу? Тэгээ савлж л байгаа юм шиг шүү дээ. Торт идэл бас гоё л байна. Одоо инхүүшээ. Тортонд яваад ирэж гэх шүү. За кекийн хувьд бол нэг тиймэрхүү байна. Тэгээд миний хувьд бэлдсэн юм юу вэ гэсэн бэ гэхлээр одоо DeFi Llama гэдэг одоо юу вебсайт байдаг те. Одоо репортууд гаргаж ирдэг. DeFi төслүүдийн total value locked буюу одоо нийт төгжигдсэн байгаа мөнгөний хэмжээ гэж ярих үү тийм монголоор хэлэх юм бол team report-уудыг гаргаад нэг газар ингээд байршуулаад graph болгоо гаргадаг team website байдаг. DeFi Llama руу ороод үзэхээр бүх одоо нийт DeFi project-ууд нийлээд 173 зууны 6 тэрбум үнэлгээтэй байна л да яг одоогийн байдлаар болохоор. Тэгээд тэднээс одоо хамгийн томуудын дурдаад эхлэх юм бол Ethereum-ийн total value locked 120 тэрбум доллар байна. Solana-гийн блокчейнийх болохоор 8.895 байна. Тэгээд Binance Smart Chain-ийг болохоор 15.6 байна. Тэгээд Phantom-ийг болохоор 2.1 тэрбум. Манай Terra-гийн Phantom жоох өсөх байхаа тий. Нэлээд боломжтой. Тэгээд айгүй бага байгаа сте тий. Solana Binance Smart Chain харьцуулах юм бол тэгээд Terra-гийн болохоор 8.8 тэрбум байна одоогийн байдлаар. Тэгжгээ тий. Phantom-аас өснө гэж бодож байна. Ерөнхийдөө бол Terra бол Binance Smart Chain-ийг гүйцэтгэх юм бол тэгэл цаашаа дээшээ зүгээр пуужинд нь л үгтэй тий. Cardano дээр ямар вэ? Тий. Cardano-г харж амжсангүй. Нойл юм шүү. Тий харж амжуулах юм байхгүй. Нойл. Одоо харчил та угаасаа ядаад их юм байхгүй шүү дээ тэр чинь тий. DeFi Llama тий. Тэгээд ихүстэн даа гүч интернет. Манай За Cardano-г харчил та энэ дээр Cardano бүр байхчгүй бах уу? Cardano байхгүй шүү дээ. Инхээ бодлоо мэдсэн байгаа Cardano байхгүй шүү. TV-л яцны доос болтой шүү. За энэс юу хэлчихсэн бэ гэхээр одоо сая ярьсан шүү дээ Ethereum-ийн Solana, Binance Smart Chain, Phantom, Terra-гийн юунуудыг ярьлаа шүү дээ. Одоо total value lock те нийт төгжигдсэн мөнгийг ярьлаа шүү дээ. Одоо нийт network дээр байгаа. Тэгээд ингээ хараад үзэх юм бол Ethereum дээр болохоор хамгийн их төгжигдсэн төслүүд нь юу байсан бэ гэхээр Curve дээр байна. Curve дээр болохоор 12.5 тэрбум байна. Oh wow. Тэгээ Uniswap дээр юу баг бусад нөгөө блокчейнүүдээс зүгээр Curve ганцаар их хэмжтэй. Амар угаст зүгээр нийлүүлсэнтэй нь баг тэнцсэн байгаас тэрнээс их байгаас тэ баг. Curve дээр тийм байна. Uniswap дээр 4.1 тэрбум байна. SushiSwap дээр 3.6 тэрбум байна. Тэгээ тэргүүлж байгаа юм байна. Ethereum дээр болохоор за Solana-гийн хараад тэгвэл тэ Saber гэдэг exchange үүдэг тэ. DEX байдаг. 269 нөгөө stable coin-оор солидог. 269 тэрбум байна. Ray гэдэг токентэй Radium гэдэг байгаа тэ. 134 тэрбум байна. Solana дээр болохоор юм байгаа байхгүй. За тэгэхээр Binance Smart Chain дээр ойлгомжтой PancakeSwap дээр 473 тэрбумаар тэргүүлж байна. Тэгэхээр Phantom дээр дараагаар нь үзэх юм бол AnySwap гэдэг swap байгаа тийм 700 сая 168 сая долларын үнэлгээтэй байна. Тэгээ дараагаар нь болохоор Spooky Swap гэдэг байгаа. Тэгээ дээр token research дээр ярьж исэн тийм. Тэгээ бүүгээ зоостой. Айгу хөөрхөн зураг мурагтай. Тэгээ Spooky Swap болохоор 289 сая 185 сая үнэлгээтэй байгаа юм байна. Одоогоор total value lock болохоор. За тэгээ хамгийн сүүлд нь юу орж ирж исэн бэ гэхлээр одоо сүүлд нь гэжтэй зүгээр Terra дээр байгаа төслүүд болохоор Anchor байна. Anchor дээр 309 тэрбум доллар. Тэгээ Anchor тэгэхээр нэг зүйл нөгөө Terra дээр байгаа тэргүүлэгч төсөл байхгүй. Энэ бол маш олон төслүүд байгаа. Үргэлжлүүлнийг харах юм бол хамгийн ингээд нөгөө дэлхийд даяар хэрэглээ тал руугаа нэг adoption гэж ярьдаг. Тэгээ олон хүмүүст хүрэх талаас Anchor бол угаасаа илүү баг. Ягаад гэвэл 20% долларын өрмөлөмж гэдэг зүйл бол ерөөсөө дэлхийд хаач байхгүй зөвхөн Anchor дээр л байгаа. Тэгэхээр Anchor дээр сүүл манай видеог үзэж эхэлсэн улсууд байх юм бол бид нар удахгүй бас Anchor дээр хичээл оруулах гэж төлөвлөж байгаа. Тэгээд туутахгүй та бүхэнд хүрэх бах. Яаж 20% яаж 20% хүүтэй
тий. хадгаламжийг нээх вэ? Дээрээс нь KuCoin-оос яаж нөгөө зоосоо авах вэ гэдэг. Тийм тэгээд Terra руугаа яаж оруулах вэ тий. Тиймэрхүү видеог оруулъя гэж бодсон байгаа. Нэг өсөндөө зүгээр хүү өгдөг хадгаламжийн одоо төсөл юм уу да тий. Тэгээд л хэлчихэд болох бах тий. Тийм. Мөнгө зээж болдог тий. Тэгээд мөнгө хадгалж болдог. Нэгсэндээ блокчейн дээрх банк гэж ойлгож болно. Тэгээд хин нэгэнд итгэх шаардлага байхгүйгээр нэг улс үндэстэн нэг эсвэл улс төрчөөс үл хамааран та өөрөө санхүүгийн их чөлөөгөө та өнөөдөр блокчейн дээр олох боломжийг өнөөдөр англи танд өгч байна. Terra-гийн баг олгож байна. Тийм. Жинхэнэ утгаараа тийм боломжийг та яагаад авахгүй юм бэ? Яага мөнгө банкнд хадгалаад байгаа юм бэ? За тэр ч яах. За тэгэхээр ингээд саяны нөгөө нэг графуудаас харах юм бол та нар нэг зүйлийг ажиглаж байгаа хэрэг хамгийн их үнэлгээтэй төслүүд бол ямар төслүүд байна? Юу байсан те? Ерөнхийдөө DEX-үүд байгаа шүү дээ те. DEX-үүд байсан те. Яг зөв Uniswap байсан, SushiSwap байсан, Radium байсан те. Яа. Anchor-ос бусна. Anchor-ос жоох exception болохоор нэг тиймэрхүү те. Айгу өвөрмөц төсөл. Уус өвөрмөц байхгүй. Ethereum дээр ч байхгүй, Solana дээр ч байхгүй. Anchor бол яг Terra-гийн багаас гарч ирсэн. Өөрсдийнх нь нөгөө brain child гэж ярьдаг шүү дээ те. Өөрсдийнх нь яг нөгөө cash cow байгаа шүү дээ. Brain child монголоор юу хээ? Тархины хөхтэй. Тархины хөхтэй. Тэгээ оюун санааныхаа одоо те бүх юмыг гаргаад ингээд хамаг ичидээ зориулсан одоо гэх юм да те. Нэг тиймэрхүү. Яа. Тэгээд энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр угаасаа хамгийн их үнэлгээтэй төслүүд бол мэдээж DEX-үүд байгаа юм байна. Тэгэхээр энийг юутай холбоё гэж ярьсан бэ гэхлээр бидний урд нь Pojin дахь зоосоор сонгож исэн Secret Network-ийн Total Value Locked буюу нийт түгжигдсэн мөнгөтэй холбохыг хүссэн баггүй. Яагаад гэсэн бэ гэхээр одоо Secret Network-ийн нийт түгжигдсэн байгаа мөнгө нь болохоор юм байна л да. 44 сая 245 мянган доллар юм байна ойролцоогоор тий. Тэгээд одоо Secret Network-оос удахгүй 10 сарын 7-нд яг launch хийх Sienna Swap гэдээ гарч байгаа. Private нууцлал дээр тогтсон Secret Network-тэй дээр тулгуурласан тий. Тэгээд cross chain team DeFi DEX гаргаж байгаа тий. Team юу гаргаж байгаа? Нууцаар ингээд хоорондоо мөнгө солилцож болдог. Тиймэрхүү төсөл гаргаж байгаа. DEX гэдэг нь манайхаа decentralized exchange гэсэн үг шүү. Нэгсэндээ блокчейн дээр суурилсан арилжааны сайт. Одоо манайхан тэрийг юутай холбож ойлгож болох вэ гэхээр Trade Element Coin Hub энэ төр шиг. Гэхдээ тэр маань нөгөө тэр цааш нэг компани энэ төр байхгүй. Тэр одоо цаалтаа сервер ажилладаг биш, блокчейн дээр ажилладаг гэсэн санаа шиг манайхан. Тий. Тэгээд энэний дараагаар болохоор CeFi гэдэг байна л да. Secret Finance гэдэг Secret Network-оос гарсан төсөл байгаа тий. Тэрний market cap нь болохоор одоогоор 10.8 сая байна. Ойролцоогоор. Тэгээд нийт түгжигдсэн мөнгө гэх юм бол 1 сая 770 мянган доллар байна. Тэгээд яг одоогоор үнэ нь болохоор нэг 3 цент хавцаа хэлбэлцэж байгаа юм байна. Үнэ ороод харах юм бол тэгэхээр ягаад энийг ярихаар болсон бэ гэхээр дээрх урд нь ярьсан төслүүд шүү дээ тий. Одоо network-ууд шүү дээ. Одоо Solana-гийн blockchain, Ethereum-ийн blockchain дээр хахад төслүүдийг ярьсан Curve DAO тий. PancakeSwap, Radium, Saber гэдэг ярьсан төслүүд. Тэдэртэй харьцуулах юм бол market cap нь хамаагүй бага, total value locked буюу нийт түгжигдсэн мөнгө нь хамаагүй бага. Тэгээд дээшгээ өсөх айгүй тийм том upside буюу потенциалтай байгаа юм байна гэж үзсэн болохоор тэрний талаар ярихаар болсон. Тэгэхээр CeFi-ийн яадаг төсөл ингээд асууж иж магадгүй тий. Тэгэхээр яг хөө Secret Network дээр тулгуурласан одоо өөрийнх нь governance token гэж ярьж байгаа тий. Одоо governance token-ыг ч засаглалын зоос гэсэн үг. Одоо засаглалд оролцсон гэсэн үг байхгүй тий. Тэгээд урд нь нэг Secret Network-ыг ярьж исэн episode description дээр оруулчих тий. Хүмүүс сонирхох юм бол ороод үзээрэй. Тэгэхээр ерөнхийдөө CeFi нь болохоор одоо Secret Network дээр баригдсан DeFi гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө тий. Яг нууцлагмал яг зөв. Ерөнхийдөө бол одоо нөгөө Secret Network-ийн чинь privacy platform гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр Secret зоос маань өөрөө явж байхдаа дээрээс нь засаглал дээр оролцож байхдаа тэр гүйлгээнүүд нь ил ягаад гэвэл тэр маань болохоор нөгөө яг жинхэнэ засаглалтад оролцож байгаа учраас харин Secret Swap дээр одоо Secret Finance дээр одоо энэ DeFi дээр нь явж байгаа гүйлгээнүүд болон smart contract-ын дээр нь оролцож байгаа тоонууд параметрууд тий гүйлгээний утгууд бүгд нууц. Тэгсэн хэрнээ бүгд зөв. Одоо нэгсэндээ нөгөө consensus гэж ярьдаг тий нэгсэндээ нэг зоосыг хоёр газар зэрэг үрж болохгүй double spend хийх боломжгүйгээр тэгсэн хэрнээ бүх юмнууд нь нууцлыг хадгалдаг ийм платформ ерөөс анхны ийм платформ байна. Тэгэхээр одоо энэ Ethereum-ийг дөөрөөд бахан гарч ирсэн EVM дээр бахан блокчейн байна л да. Matic, Phantom, Avalanche энэ төргээ те. Мэдээж яг цааталтаа байгаа consensus mechanism нь өөрөөсөө айгуу тийм revolutionary мундаг энэ төр гэж ярьж байгаа юмнууд байгаа мэдээж тэрийг ойлгож чинь дэмжиж чинь. Гэхдээ Secret Network бол дахин давтагдчихгүй яг өрмөц яг өөрсдийнхөө яг ингээд нөгөө ниш гэж англиар ярьдаг те. Давтагдчихгүй тийм нэг зах зээлийг нөхийг олцсон те. Яг зөв. Тэгэхээр үнэхээр блокчейн space man өнөөдөр хятад шиг тэгээд дээрэс нь Америкийн төр шиг те нэг жоохон дарангуулагч те тэгээд юм л болохоор нэг юм хорчихгүй бол нэг ядаргаатай те иймэрдүү одоо ирээдүйн ийм тодорхойгүй нөхцөл байдалд үнэхээр блокчейн маань үргэлжлүүлэн амжилттай байх юм бол байхын тулд privacy буюу одоо нууцлал аюулгүй байдал бол заавал чухал. Заавал чухал. Одоо чанд жишээ тэрбум доллар блокчейн дээр байлаа гэж бодъё. Чи ямар блокчейнийг хэрэглэхийг хүсэх үү? Би бол Secret Network-ийг хэрэглэхийг хүснэ. Мэдээж те. Ямар ч байсан PancakeSwap бол нэг найдахгүй бах те.
одоо ямар тийш Binance-ийн одоо жишээ centralized exchange дээр найдахгүй. Дээрээс нь тэр чи гүйлгээнүүд нь нийлтэй. Намайг хідэн төгрөгөөр юу аваад хаашаа явуулаад DeFi дээр бүх юм нь ил байдаг болохоор тэр нь одоо нэг давуу талын эсрэг одоо нэг талаасаа давуудаал нөгөө талаасаа сул талд нь сул тал нь болж байгаа тийм. Secret network маань тэр асуудлыг өөртөө шийдвэрлэж байгаа. Тэгээ өөртөө secret гэдэг зоос нь болохоор ерөөхдөө бол ил ингэж явагдаад тэгээ governance-д оролцсон. Гэхдээ secret-ийг болохоор S secret болгоод secret token болгож болгож болно тийм. Тэгээ яг хуу DeFi дээр угаасаа айгүй мундаг зүйлүүдийг шинжилгүүдийг гаргасан те угаасаа анхдагч гэдэг утгаараа smart contract бичээд те тиймэрхүү байдлаар айгүй олон зүйлүүдийг дэвшлүүдийг одоо төвлөрсөн бус санхүүгийн одоо зоосон дээр ингээд гаргаж ирсэн гэх юм уу да. Тэгэхдээ яг нэг юу сул тал нь сая инхээ хэлсэн те яг хинч одоо хинийч адресыг нь мэдж явах юм бол гүйлгээний те орсон гарсан зарлага авлага бүгдийг нь харах боломжтой байдаг те. Энэ дээр тулгуурлаад яг нөгөө нэг бас асуудлуудад гарсан тэр нь болохоор инхээ урдны эпизодууд дээр ярьж ийсэн ингээ front run хийгээд тэгээ яг нөгөө нэг ирээдүйн гүйлгээг хараад тэгээд тэрэн дээрээс нь тулгуурлаад өөрсдөө хоорондоо мэдээлэл солилцоод тэгээд урдуур нь ороод ингээд мэдээллийг ингээд гүйлгээг нөгөө ирж байгааг нь хараад одоо чинь ингээд транзакшн явна шүү дээ. Тэр их ч болохоор ингээд нөгөө одоо propagation гэж ярьдаг байхгүй тийм ингээд транзакшн явуулангууд нь ирж байгаа транзакшны харангуудаа чиний гүйлгээний ч урдуур орчдөг байхгүй. Одоо чамайг холоос машинаар явж байгаа чи харангуудаа урдуур чи игнээ дайраад орж байгаа адилхан байхгүй тийм. Ерөнхийдөө урдуур нь дайраад орчин тэгээд өөрсдөө ашгаа хийгээд ямар ч нөгөө нэг зардлаггүйгээр гараа авчиж байгаа байхгүй тийм. Тэгэхээр ерөөсөө CeFi дээр ямар зүйлийг боломжтой болгох гэдэг нэг яг энэний эсрэг тулдах гал байхгүй тийм. Ерөнхийдөө энийг боломжгүй болгох. Secret swap дээр айл гэдэг угаасаа тэгээд front run хийх боломж байхгүй. Ягаад гэвэл гүйлгээ явж гин ямар гүйлгээ мэддэхгүй. Ягаад гэвэл тэр маань нууц. Тэгэхээр ордерд нь харагдахгүй болохоор ямар ч тийм ойлгож ингэж найдсан. Ерөнхийдөө secret network бол яг хийж байгаа ажил бол одоо нэг ч бүр revolutionary тийм нэг гахалтай юм хийж байгаа байхгүй тийм. Тэгээ энэ CeFi дээр ямар үйлдэлүүд хийх боломжтой болсон бэ гэхээр одоогор secret token-уудыг хооронд нь ингээ swap хийгээд солилцож арилж авах боломжтой болсон байна тийм. Тэгээ secret token-уудаа pool хийгээд liquidity үүсгээд тэгээд хүүгийн орлого хийгээд farm хийх боломжтой болсон байгаа тийм. Тэгээд дээрэс нь болохоор peer to peer нууцаар хоорондоо ингээ юу зооснуудаа хүсэх юм бол солилцох бас боломжтой болсон байгаа. Яг одоогийн байдлаар боломжтой одоо үйлчлүүд гэх юм бол тийм. Тэгээд нэг иймэрхүү зоосыг судлаа. Тэгээд нэг болохоор secret swap, Uniswap хэрэглээд авч болох юм байлаа. Тэгээд энэ 7 хоногийн пуужин дахь зоосоор secret finance буюу CeFi зоосыг сонголоо. Тийм. Иймэрхүү байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Тэгээ энэ эпизод лайк, share, subscribe дараад дараа уулзъя. Тэгээ шинжээчтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Discord дээр заавал орж ирээрэй. Crypto Pooch цагийн бид нар үргэлжлүүлэн мэдээллүүдийг өгж байгаа. Тэгээ 10 сарын 2-нд Galactic Punk гэж одоо Ethereum blockchain дээр удахгүй гарна. Тэгээд тэрэнд бас чадвар оролцоорой гэж уриалж байна. Тэгээд дараагийн дугаарт баярлалаа. Түр баяртай.